Сайн байцгаана guys. Өнөөдөр би та нартай ийм нэг хөөрхөн аниме ярьж өгөхөөр бэлдсэн байна. За ингээд эхлэе. Нэг хүү гүйж байгаагаар эхлэв. Гадаа маш хүйтэн байв. Нэг хүү найзтайгаа уулзахаар яв. Манай гол дүр бол энэ үдийн шилтэй энэ нэг одоо чаргал үсгээд харин энийг л харахаа гэдээ бодчих. Яагаад манай энэ харахаа маань юулээд байгаа вэ гэж манай гол дүр маань Токиод явж байгаа. Ийм бол Осака үзэгдэн солигдоход манай хүн аль хэзээний ахлах сургуулийн 2-р анги болов. Тэгэд нэг охин хурж ирэнгүүтээ хөөх энэ нөхөр гайхалтай юм аа. Ингээд чи тэр найзтайгаа цэцэрлэгт байхдаа л уулзсан мэт гэхэд манай хүн тийм ээ гэж жоохон ууртай хэлв. Харин тэр эмэгтэй манай хүнээс тэгээд яагаад чи уурлаад байгаа юм бэ гэж асуухад манай хүн дуугаа харин манай хүн жоохон уурлаа. Манай хүн тэр эмэгтэй гайхчээ. Тэгээд за би ингээд явъя да гэхэд хормон жоохон салхинд яв. Тэгээ манай хүн жоохон тийш гайхаж ширтээ хацран жоохон улаажээ. Тэгээд тэр эмэгтэй юуфхи янзлчингуудаа дараа нь за би ингээ явъя гэхэд хажууд нь сууж исэн халцгаагэнтэй сууны ус нь ингэж асуужээ. Чи ингэж асуужээ гэдэг жоохон сэтгэлийн дарамт өгсөн бодолтой. Тэгээ манай хүнч надаас битгий юм асуугаад байлдаа гэж жоохон гуйв. Гадаа хүүтэн болохоор сонхон цантжээ. Тэгээд цонхоо чи харахад шууд гүүгээд гарав. Яасан бол гэхэд та нар удахгүй мэдэх байх. Харал да одоо бүр нэг юм болсон учраас бүр хэдэн шиг шатыг шууд ганц яриа явж байна. Тийм бэ гэсэн чинь манай гол дүр болох Шарка маань буцаа тосондоо болох Осакад иржээ. Тэгээ манай тэр Харка маань сайн уу гэхэд манай хүн тоохгүй зүгээр л гарчихв. Тэгээд манай нөгөө Харка маань гайхаад гацаад зогсоод үлдчихв. 2-р ангийн нэг багш нь ингэж хэлв. За өнөөдөр үүнээс хойш манай шинэ хүүхэс шилжиж ирлээ. Үүний нэрийг Хажимэнэ гэдэг. Тийм учраас зүгээр Шарка гэдэг удаа явчих. Тэгээд багш нь чи манай Харкаг урд талд суучих уу гэхэд заал гэж манай Харка минь хэлв. Тэгэхэд урд талд нь суучихсан. Тэгээд ингэ асуулт асуув. Шарка чи ямар спорт дуртай вэ гэхэд манай хүн би юу? Би волейбол тоглох дуртай гэхэд манай хүн би ч гэсэн дуртай гэж хариулв. Манай хүн яагаад ч ингэж асуусан бэ гэсэн чинь манай гол дүр болох Шарка маань зүгээр л гэж энгийн л хариулт хэлв. Тэгээ манай хүн гэхэд тэгвэл чи гэхийн завдалгүй манай хүн тоохгүй. Манай гол дүр болох Шарка маань зурагшаа гарчих. Хойно Харкагийн зүйлийг гэж байгаа юм шиг болцсон байл да. Үзэгдэл солигдоход нар мандах төгсөж хахад манай Харка маань нэг ахиндаа орж ирээ сууж байгаа бололтой. Ахынхаа ажилтнаа сууж байгаа бололтой. Ахтайгаа жоохон юм ярьсан. Ахын ч нэг төвөө тоож байгаа юм уу? Тоохгүй байгаа юм уу? Бүү зүгээр л нэг хөгжмөө тоглоод сууж гитар тоглож. Манай хүн ч тэгээ цаашаа ярьсаа өдөр болсон зүйлээ ярив. Тэгэд манай гівгэн дахан гитар шидчихэнгүүтээ хөөе. Чи тэгээд тэр хүнтэй тэгээд дахиад уулзахгүй юу да гэж хэллээ. Манай хүн жоохон за гэж хэлээд ахын за чи ингэж эртгэн тэр хүнтэй ярилцсан дээр хаа. За би одоо ингэ явъя да гэсэн чинь уцсан хүн залгав. Тэгэд юу вэ гэд
Тэгсэн чи ах нь манай харкал уцаа шидэв харкаач тэгээд уцаа жоохон ярьчингуудтай байлаа. Тэгээд тэр хоёулаа явж байхад манай харка маш гол дүр болох шаркатагаа таарав. Тэр хоёр тэгээд жоохон ингээ бинээс асуулт хариулт буу хаалж ярилцав. Тэгчингүүтээ манай харка минь асууж байгаа чи тэгвэл яагаад Токио руу явсан бэ гэхэд манай шарка энэ чань ямар хамаатай юм гэхэд цаанаас нь ах нь хурж ирэнгүүтээ чи волейбол тоглодог байсан мэт гэхэд манай шарка минь уучлаарай нэг андуурчлаа. Шарка минь тийм волейбол тоглодог гэд нэг таруухан загнчингуудаа яваад өгөө. Манай харкаш жоохон ичингүүрээд явчих шиг бололтой. Тэгээд цаашаа манай цааш Цукушима гэдэг одоо чи Цукушима цаашаа зөвлөж зүгээд явчих. Тоосон шинжгүй яагаад Цукушима гэсэн юм бэ гэвэл нэг хайхюутай адилхан бас яг адилхан зан чанартай ч Цукушима гэж хэлсэн шүү. Уучлаарай. За ингээд цаашаа явцгаая. Тэгээд үзэгдэл солигдоход манай гол дүр болох Цукушима маань ороогоо волейболын центр ороогоод давуулах бэлтгэл хийж байв. Эхний давуулалтаараа өчтөө гуйлт давуулт хийсэн боловч даанч тэр нь торонд хүрчихжээ. Тэрэн дараа дахиад чинь давуул бэлтгэл юм чинь. Тэг хоёр дахь давуулт нь яг боломжийн сайн ажгүй болсон. Тэгэхээр цаанаас манай харка харж гэн. Тэг гурав дахь давуултаа хийх гэтэл сагсны клубийнх нь чин ганцаараа ээжиж ядаж хоёр хүнтэй болчингууд энэ талбайд эргэж загнав. Манай тэгээд Цукушима гэд зөвл ингээд сонсоо бичсэн цаанаас нь манай харка зүгэл ингээд цаанаас нь ингээд нуусаа тагнажээ гэл та. Тэгээд манай Цукушима ингэж хэлжээ. Та ядаж нэг хүнтэй болчих болно нэстэ гэж дуусав.